За сайн байцгаана уу, Бобок байна. Та бүхэн хаахынтын нурууны асар тайрхан дээр өвлийн авиралт хийх гэж байгаа бол хуцаа хэрхэн зөв сонгох, хуцаа хэрхэн зөв тохируулж өмсөх талаарх зөвлөгөөг хүргүүлж байна. За манай багийн хувьд хаахынтын нурууны асар тайрхан дээр энэ оны яг он шилждэг үед буюу 12 сарын 31-нд багаараа амжилттай авиралт хийгээд ирсэн. За асар тайрхан маань бол өвлийн урилалд битүү цасан хувцлагтай ийм сайхан хайрхан байдаг. За өндөр ууланд бол 100 м өндөр авалт хийх тусам агаар мандлын температур бол 0.6 хэмээр буурдаг буюу та нийт 1000 м өндөр авалт хийхэд агаар мандлын температур бол даруй 6 температур бол буурдаг гэсэн ийм судалгаа байдаг. За тэгэхээр та бүхэн уулын эрсдэс ийм хуримтгай нөхцөлд өмсөж байгаа хувцсныхаа тусламжтайгаар зөвхөн давж гарах юм зайлшгүй шаардлагатай тулгардаг. Тэгэхээр ууланд бол олон давхарг үүсгэж хувцлах нь бол хит халууцаж хөлөрхөөс өрсөн сэргийлж хувцаа нэмгэлэх даархаас мөн сэргийлж хувцаа зузаалах гэх мэт биеийн температурыг гадна орчны температурын өөрчлөлтөд уялдуулан тохируулах юм боломжийг олгодог. За тэгэхээр та бүхэнд юуны өмнө хаахынтын нурууны асар тайрханд өмссөн хувцснуудаас base layer буюу суур давхаргын хувцснуудаасаа эхлээд танилцуулга хүргэе гэж бодож байна. За base layer буюу суурийн давхаргад болохоор энэхүү цамцыг бол сонгож авч өмссөн. За энэхүү суурийн давхаргын маань хувцсны үндсэн гол үүрэг нь болохоор шууд биен дээр өмсөгддөг учраас бид эвтэйхэн таатай мэдрэмж төрүүлсэн. За мөн биеийн дулааныг хадгалах чадвартай, мөн биеэс ялгарч байгаа хөлс чигийг бол ялгаруулах юм чадвартай ийм материалаар хийгдсэн байх шаардлагатай байдаг. За base layer-ийн гадна талд бол mid layer буюу дундын давхаргын хувцлалтан дээр болохоор энэхүү цамцыг бол сонгож авч явсан. За энэ дундын давхарга нь болохоор биеийн дулааныг хадгалах үүрэгтэй буюу ийм дулаалгын давхарга гэж ойлгож болно. За мөн base layer-ээс гадагшлуулж байгаа хөлс чигийг бол мөн давхарга гадагшлуулах бол ийм үүрэгтэй байдаг. Тэгэхээр та бүхэн дундын давхаргынхаа цамцыг бол сонгохдоо дулаахан бөгөөд амьсгалдах чадвартай ийм материалаар хийгдсэн байхыг бол анхаарч худалдаа авалтаа хийхийг бол зөвлөж байна. За дундын давхаргынхаа гадна талаар бол салхи болон бороо ус чигнээс хамгаалсан ийм Gore-Tex технологи бүхий ийм күртгүүдээс сонголтоо хийж өмсөх хэрэгтэй. За цаг агаарынхаа нөхцөлд тохируулаад та бүхэн энэхүү outlet буюу гадна давхаргынхаа дотор талд нь ийм сүдэн insulation ийм дулаалгын давхаргын күртгийг өмсөж явж болно. Хэрв цаг агаар бол дулаахан байх юм бол ийм дулаалгын күртгийг бол заавал цүнхэндээ хийж авч явахыг мөн зөвлөж байна. За хаахынтын нурууны асар тайрхан дээр өвлийн улиралд авиралт хийхдээ доогуур хэрхэн хувцсан талаарх мэдээлэл хүргэе. За доогуур өмсөж байгаа хувцсны хувьд бол дээгүүр өмсөж байгаа хувцсныхаа давхаргын дараалал нь бол ерөнхийдөө ижлэхэн гэж ойлгож болно. За эхлээд бол base layer буюу энэ суурийн давхаргын хувцсыг бол өмсөх хэрэгтэй. За энэхүү хувцс маань бол мэдээж хөлс чигийг бол гадагшлуулах, хурдан хатаж биеийг хуурай тав тухтай байлгах юм үндсэн үүрэгтэй байдгаас гадна за мөн хөдөлгөөн хорихгүй юм сунамтгай материалаар хийгдсэн байх шаардлагатай байдаг. За base layer-ийн хувцснууд дээр анхааруулга болгож хэлэхэд бол давуу материалаар хийгдсэн хувцсыг бол санал болгохгүй байна. За учир нь давуу материал бол ус чигийг хурдан шингээж авдаг боловч эргээгээд хатааж хуурай болгох тал дээр удаан байдаг учраас ийм нойтон чигтэй хувцастай ууланд удаан хугацаагаар явах нь та өөрийнхөө биеийн дулааныг алдах, даарч бэрэх болон осох юм эрсдэлтэй байдаг учраас давуу материалаар хийсэн хувцсыг бол сонгохгүй. За та тухайн өдрийнхөө авиралт хийж байгаа өдрийн цаг агаарт тохируулан base layer-ийн гадна талд дулаалгын давхарга буюу ийм insulation сүдэн өмдийг бол шууд өмсч болно. Хэрв дулаахан бах юм бол base layer-ийн гадна талаар шууд out layer буюу ийм салхи цас борооны хамгаалттай өмдүүдийг бол өөрийнхөө сонголтоор өмсөж болно. За аль ч тохиолдолд та бүхэн цагаагаар муудаж хүүтэрхээс өрсөн сэргийлээд салхины ийм хамгаалт бүхий өмдийг бол заавал цүнхэлж авч явахыг бол зөвлөж байна. За та бүхэнд нэмж зөвлөхөд
уулын цаг агаарын мэдэн дээр цаг агаар дулаахан хурд тунцгүй салхи тогтвортой гэж байсан ч гэсэн нэмэлтээр одоо дулаалах салхины өмд болон одоо салхины өмднийхөө гадна талуур өмсөх нэмэлт дулаалгын өмднүүд мөн дулаан күртэг болон бэлийг бол заавал цүнхэлж одоо авч явахыг бол зөвлөж байна. Хүн бүрийн хүүтнийг тесвэрлэх чадвар болоо одоо дулааныг мэдрэх, хөлрөх зэрэг нь бол харилцан адилгүй өөр байдаг учраас та бүхэн өөрийнхөө биеийн онцлогт тохируулан мөн авирж байгаа уулынхаа цаг агаар улирлын онцлогт тохируулаад хувцсныхаа зузаан нэмгэн болон одоо давхаргын тоог бол нэмж өөрчлөх боломжтой байдаг. Мөн та уулын хувцсны худалдан авалт хийх гэж байгаа бол хувцсны давхаргын мэдээлэл нь тухайн хувцсныхаа ялькин дээр бичээтэй байдаг ба мөн та худалдааны зөвлөхөөс нэмэлт зөвлөгөө мэдээлэл авсны үндсэн дээр худалдан авалт хийж байхыг зөвлөж байна. За хүүтэнд хүний биеийн үзүүрийн хэсгүүд болох одоо гар хөлийн үзүүр, одоо хамарны үзүүр төрүүлж дулаанаа алдаж даарж бэрх юм эрсдэлтэй байдаг. Тэгэхээр та бүхэн одоо уулын нөхцөлд уулын зориултын бэлэг бол өмсөж хэрэглэхийг бол зөвлөж байна. За уулын бэлээ бол одоо хэрэглээнийхээ хувьд техникийн авиралт, мөсөн авиралт, өндөр уулын гэх мэт одоо олон төрөл байдаг боловч одоо аль ч тохиолдолд цаг агаар муудаж одоо хүүтэрхээс сэргийлж та бүхэн давхар нэмэлтээр зузаалах юм зузаан бэлэг бол заавал цүнхэлж авч явахыг бол зөвлөж байна. За хүн өөрийнхөө биеийн дулааны 40%-ийг өөрийнхөө толгоогоор алддаг гэсэн юм судалгаа байдаг. Тэгэхээр та бүхэн ялангуяа хүүтэн болон одоо өвлийн үйлрэлд бол зайлшгүй авч явах чухал хувцсын нэг нь бол одоо малгай юм. Тэгэхээр малгай нь бол мэдээж одоо дулааныг хадгалах чадвартай, хөлөс чигийг одоо гадагшлуулах чадвартай байхаас гадна бол толгойг барьсан биш, толгой дэвтэйхэн юм сунтгай материалаар хийгдсэн байх шаардлагатай байдаг. За мөн одоо нүүр болон хүзүү хоолойг одоо хүүтнээс болон нар салхинаас хамгаалах үүрэгтэй бафыг мөн хэрэглэхийг зөвлөж байна. За баф нь бол зөвхөн хүзүү хоолой нүрийг бол хамгаалаад зогсохгүй бол толгоондоо өмсөх одоо гарандаа зүүх гэх мэтийн одоо олон төрөл зориултаар ашиглаж болдгороо л давуу талтай байдаг. За хаан хинтийн нурууны асар тайрхны өвлийн авиралтанд одоо гутлын хувьд болохоор Laspretivo брендийн G2 загварын гутлыг бол сонгож авч өмссөн. За энэхүү гутал маань болохоор 3000-аас 6000 метрийн өндөрт өмсөх юм зориулт бүх юм технологитой гутал байгаа. За G2 загварын маань одоо онцлог давуу тал нь бол өөр дээр юм салдаг юм дулаахан бодиттой. Тэгэхээр та бүхэн одоо авиралтын үедээ энэхүү гутлынхаа дотор өөрийнхөө сонголтоор яг зориултын материалаар хийгдсэн юм оймсыг дангаар болон одоо давхарлаж өмсөх юм боломжтой байгаа. За оймсон дээр мөн одоо анхааруулж хэлэхэд мэдээж даавн материалаар хийгдсэн оймсыг бол санал болохгүй. Даавн материал нь одоо таны хөлийг бол дааруулах юм эрсдэлтэй байдаг. За манай Монгол орн маань одоо маш одоо байгалийн эрс уур амьсгалтай юм бүсэд бол байдаг. Ялангуяа одоо өндөр уулын хувьд бол одоо цаг агаар бол маш хуримтгай байдаг учраас та бүхэн аль болох далайн түвшнөөс дээшээ 3000-аас 6000 метрийн өндөрт одоо өмсөхөд зориулагдж хийсэн юм дулаахан гутлыг сонгож авч хэрэглэхийг бол зөвлөж байна. За ууланд мөн одоо нэмэлт хэрэглэл болгож одоо каск, таяг, үүргэвч зэргийг бол одоо нэмэлтээр хэрэглэх юм зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгэхээр та энэ уулын нэмэлт хэрэгслүүдийг тухайн аяллахын хол ойр зайнаас мөн одоо улирлын шинж чанартай одоо хамааруулж одоо сонголтоо хийх нь бол зөв юм. Ингээд та бүхэндээ одоо уулын хувцсны давхаргуудын оролцоо тэдгээрийн үүргийн талаар товч зөвлөгөө мэдээллийг хүргэлээ. Та бүхний авиралтанд амжилт хүсье. Баярлалаа.